За бүгдээр өнөөдөр зүгээр шууд юу аа? Хумс хийн. Би хумсаа хийцэн байгаа. Үгүй энэ бол нөхөлт. За аль биш хумсаа хийцэн. Тэгээ ургацсан тэрийг арилгацсан байгаа. Тэгээ одоо яах нь вэ? Нөхөлт хийгээд нөхөлтөө хийгээд тэгээд ийм суурийг нь cat eye болгоод тэгэнгүүтээ амар том цэцэг хийцгэн. Тэгээ энэ айм том 3D овгор цэцэгнүүдийн өнгийн үсгэлэнтэй цэцэгнүүд хийцгэн. Тэг бичлэгтийг авбаарай. So. За ингэж харагдчихээн. Цэвэрлэгээ иймэрхүү байна. За одоо шууд base message түрхээд бас тийм. Гоё. Хийчи. Ийм сэтгэлтэй бичлэг оруулаагүй үнэхээр уучлаарай. Гэхдээ хувийн асуудлууд их байлаа, хувьсгалын асуудал их байлаа. Тэгээ энэ болгоо маань ингээ одоо яваа юм тодорхой болцоо болохоор ороод явах баха шинжилэлт өөрчлөлт бас гарсан баггүй юу надад. Тийм болохоор яг энэ туториалда анхаарсан видеос нэг сая ороогүй. За basic сайхан ингээд тулгаад түрхээд өгнө. Нэлээд сайхан тулгана. За base тавилт иймэрхүү байна. Энийг 60-аас 90 секунд татаач. За base тавьсан. Одоо бүгдээрээ миний нэг шинэ жил Victoria Win гэх үү. Энэ юм инста жилгээд энэ 4-8 өнгө бол oh my god. Амар таалагдсан. Би энэ тхинийг Орос салоноос авсан. За тэгэхээр төхөлт ихтэй. Эхлээд энэ гэлээ сайхан ингэ нэмэх яваад өгнө. Болж өгвөл бас маш сайн тулгаад. За ингээ сайхан жиг түрхээд өгөнгүүтаа жоохон зоригтойхон ингис хийж аваад тийм багсын манартаа Starbucks Pro эндээс авсан. За гэлээ тавилаа. Яг тэр хойд хэсгээ одоо дүүргэлт хийж өгнө штэ. Хойд хэсгээ дүүргэлт хийхийн тулд сайхан ингээд түлхэж өгнө. Тэгээд татаад би ихтэй зөрөгтэй гэж бараг багтуулсан биш үү. Ойрд ийм амар урт хумстай удаа яваагүй. Тэгээс урт хумсаа тэр чигээр нөхөөчгүй айгу удсан байна. Тэгэхээр яах вэ? Дахиад чон гэлээ нэмж авлаа. Тэгээд татаад сайхан овоолгоод өгнө шүү дээ guys. Энийг уурс завархаас өмнө одоо юм юу вэ? Ийм нүх мөх шүү дээ, тэ? Нүх мөх байх юм бол тэрийг заавал хагална guys. Доош нь харуулад жоохон хүлээн бүгдээрээ. Нүх мөхийг уусаа хагалахгүй бол үргэлтний дараа тэр чинь ингээ нүхэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь л нэг юм заваардаг. Тэгээд ийм царайлаг өнгөтэй хардаа. Тэгээ хөвлөөдөө өв тэгш болгоно л доо гэлээ. Сайн харж байгаа доош нь харуулж агаад ийшээ завсар энэ тентгийн завсрын сайхан нарийнхан багсаар дүүргээд өгнө. Тэгснээ хараас дахиж нэг доош нь харуулад тэгээ сайхан ингэж доош нь харуулж байлгаж жагаад харуулж жиг дуурсныхын дараа хатаа штэ. Тэгэхгүй бол ингээд овгор дагуур үлдчих юм бол энэний хаараас дахиад үрэх шаардлага гарна, үрж смут болгоно. Тэрний хаараас гар марыг нь угаалгана гэдээ дахиад давхар ажиллана. Анханасаа гэлээ жоох юм смут гоё тавьчих юм бол анханасаа гэлээ ингээд гоё смут гоё ингээ оверлей хийж чадах юм бол
гарыг угаалгах шаардлагагүй шүү. Тэгээд шууд бодолтой эхэлнэ гэсэн. За нэг иймэрхүү лök хаталаа. Энэ гээл гэхдээ бас дайжгүй нэг амар халахгүй байсан. Тэгээд яг лед гэрлэнд оронгуудаа шингийн юм шиг хэрнээ бас тун дайжгүй хурдаа ингээд тэг хэлбэрээ бариад татчихдаг. Түүнээс шиг гэрлэнд орчныхаа араас жоохон шалжиж энэ навширдаг байхгүй. Уг нь шингийн юм шиг хэрнээ тун дайжгүй гэх шиг санагдсан. Яг хатуулгын хувьд юм яг сайн мэдэхгүй байна. Шин гээл гэхдээ маш олон хүн дээр хэрэглээд явуулсан. Одоогоор асуудал болоогүй л ах шиг байна. Тэгэхээр энийгээ хатаж дуусныхан дараа бодолтонд орцгоё. За. Энийг сайн глицертэй хөнгөөр ингээ арчина. Тэг ингээ харна. Тэг дэлим юу вэ? Яг уу ингээд харахаар тэгшгэн заяа. Гэхдээ сайн харуул энэ мингээр жоохон өөрөлд орохоор юм шиг байна. Гэхдээ бид их цаг авахгүй. Тэгэл гайгүй гэж үзэж байна. Гэхдээ далиж юм уу? Яа ингэж байгаа юм бэ? Шил тийм аа ууг нь үрмээргүй байсан шүү дээ би. Гэхдээ яах вэ? Жаа үрээд өгөхөс. Энэ жоох ингэж үрчээ болж байна. За одоо тэгээд удахгүй гоё цэцгээ амар гоё тавгаар цэцэг хийцгээе. Yes. Ер нь ийм их цэцэг хийх гээд байгаа. Одоо ингээд энэ тэлтээр нь харагдаж байна да. Yes. Энэ нэг ийм transparent 3D gel-ний дотор талд нь дахиад нэг ийм давхар цэцэг аваад хоёр давхар цэцгийн дэлбээ шиг юм хийжээж ийм гоё төгсгөл нь ийм гоё харагдах гэдэг байхгүй. Тэгээд ер нь нэг иймэрхүү цэцэг хийх гээд байгаамаа. Нэг ийм энгийн бас биш. Иймэрхүү уг нь амар цэцэг хиймээр байгаа байхгүй. Тэгэхээр дааж юу агаад байна? Нэг би ч бас нэг мами байгаад идэг хоёр хүүхэд мөхтэй. Тэгээд тэрнээс гадна миний хувийн амьдрал ч гэсэн амар төвхтэй санагдсан. Өсмөсөнд тэглээд байвал лай гэж бодоод байгаа байхгүй. Тийм болохоор цэцэг хийхийн хувьд бол хийн. Гэхдээ одоо ийм энгийн цэцэг хиймээр байхгүй. Одоо ийм биш. Тэгэхээр тийм ээ. Энэ гэтээ гоё юм яас тий. Guys энэ гоё юм байна. Энэ ч гэсэн shit. Тэгээ миний санаа бол ер нь энэ одоо яг энэ гэхин цаашаа энэ нэг цэцгийг харж байна уу? Энэ orange эднэр шиг одоо энэ шиг ийм 5 хомс маань тавуулаа суурн ийм жигт нэг өнгөтэй байгаад тэрэн дээр маш ийм өвөрмөц өнгийн 5 өөр өнгийн цэцэг хийх гээд байгаа байхгүй юу? Санаа нь тийм юм байгаа юм. Би ямар тач хэрэгжүүлэх гээд үзье. За бараг л энэ юм уу да гэж. За ер нь oh my god энэ ч ингэ Pinterest ороо явчихаар ингээд төөрчдөг те та тэгдэг үү? Окей боли зүгээр л амар beautiful энийг. Энэ ер нь ийм нэг юм цаанаа л нэг юм гоё харагдаад байгаа байхгүй. Ингийн биш цаанаа хоёр давхар учраас тэгээд энэ хоёр давхар цэцгийг бүгдээрээ энэ дээрээ хийцгээе. Суур өнгө болохоор за ямар тач хамт хийцгээе. За тэгэхээр би суур өнгө энэ Mayor branding юугаар сонголоо. Beige өнгөөр сонгож байна. Энэ гэхдээ нэг юм баггүй юу? Давхар би бас таад те мат биш мат гэнэ. Ийм beige гэ. За ийм соронзон бодгийг яаж жоохон омбре маягийн болгох вэ гэдэг. Хак ч юм уу те. Стайл зааж өгье л доо. За ингээд нэг энэ хүртэл явуулчлаа. Тэгэнгүүт Stanex Pro-гийнхаа ийм гоё багс байна. Уусгадаг. Энэгээр ингээд сайхан татаад өгнө. Ерөөсөө тэр голд очихгүй guys. Энэ үзүүрээс нь эхэлж татдаг байхгүй.
хамгийн үзүүрээс нь ихэл татаад урагшлаа татаад инхээр ингэж гоё уусдаг байгаа. Ерөөс ингэж болоо. Тэгтээ энийг жоохон яц юм уу? Үзүүрээ жоохон юмчи. Тэгээ уусгалт иймэрхүү юмнуудыг ер нь хурдан их бол зарим кат аюуд агаарт ингээд хаталтанд илүү хурдан байгаа гэдэг байхгүй юу? За тэг ямар ч хамаагүй. Юугаар ингээд идэвхжүүлээд ямар ч хамаагүй биш мэн guys. За нэг талаа сайхан ингэж татаж өглөө. Нөгөө талаа бас гол нь юу л амар чухал guys. Идэвхжүүлэлт чи ингээ амар чухал. За тэгингээ одоо би энийг нөгөө нэг уусгаж явахдаа багсаараа бол дайггүй уусгацсан. Гэхдээ бэлэгээрээ хүрээд одоо энэ хэсэг дээр сайн харах юм бол энэ хавьд яг юм гоё уусалт орж ирээг байхгүй яг энэ гол хэсэгтэй. Тэгээ энэ катай бодгоны уусалт ер нь амар чухал байхгүй. Одоо энд харагдаж байна. Яг энэ хавьд нэг юм пас гэдэг уусаагүй. Эдрийг яаж анзлах вэ гэхээр ямар нэгэн иймэрхүү нью дөнгөтэй бейс эсвэл юу ч үгүй юм те. Ийм хэрэглэхэд ашиглахад хялбар иймэрхүү юмар бас гоё дээрээс нь уусгаад өгчөж болно. Ямар ч юм мөөс юу болох гэж болж тээ. Тэгээ эн чинь бас яг өнгө дагуу хойд зэгтээ дүүрэн явж өгөөд тал хүртлээ татаад ингээд тал хүртлээ татчихгуудаа дэнхий нөө бэлэнийхаа энэнгээр гол зэг дээр ингээд зөөлөн ингээд авчихна. Тэгэхээр ингээд нөгөө яг тэнд пас гэд тасраад ийсэн тэр усгалтыг ингээд бас гоё айтайхан дараад өгчдөг. Дараа энэ дээр угаасаа цэцэг орж ирнэ. Тэгээд төгсгөлдөө нөгөө топ мов тавигдах гарч ийн чи амар гоё болчихно. Ямар тааш нэг юм боллоо. За одоо энийг хатаачих. За тэгээ миний банк хэрэгэлдэг энэ одоо баг дуусталт нь хэрэглэх гэдэг юм да. Энэ дэлгүүрээс авдаг ийм сүү милкийн өнгөтэй 3 дижил байна. Тэгээд бас миний энэ дэлгүүрээс авч исэн энэ маланг мод гэдэг нэртэй ийм брэнд юм уу? Мастив брэнд нь мастив юм биш үү? Тэгээ маланг мод гэдэг зүйл коллекшн байх магадгүй. Эднийхээс авч исэн бас ийм 3 дижил байна. Энэ transparent ахгүй. Тэгээ зүгээр юм баг зэрэг ногоос хаатай. Түнс шиг гэрэлтдэг transparent, окей? За тэгэхээр энэ хоёрыг хамтд нь хэрэглээд нэг хин цэцэг хийх юм байна. За эхэлцгээе. Миний үргэлж хэрэглэдэг энэ байна. За. Энэсээ цэвэрхэн мод хийж байгаа шүү шигээ. Цэвэрхэн модоо хийлээ. Энэ ягаад завардаг байгаа гэхэд би энэ тагийг ингэж ашиглаад байгаа байхгүй. Тэгээ сайхан хуруугаараа бүрийг хилээд окей. За энийгээ 5 удаа хуваана. За 5-нд тэнцүү байх ямар ч шаардлага байхгүй guys. Яг нэг 5-нд тэнцүү байх бол ямар ч шаардлага байхгүй. Угаасаа нэг тийм амар сүртэй их гэдэг байгаа болохоор энийг бол яг гол хэсэгтээ наачи. Надад чамайг үнсэж тэмрэгсэн харамсад санаалдахгүй
харамлан өртөөлдөө. Өвшилэн гоё тий. Ихрич ямдан бичин жаргасан. За энэ цэгийг нь бол энийг маш сайн хэрэглэдэг байгаа. Маш гоё урт том болгож өгнө. Сүрлэг цэцэг хийх ёстой. Тэгээ нэг тийм авангард маягийн. Тэгэхээр ерөөсөө юунд бол санаа зовхгүй. Дээрэс нь энэ дээр ч нөгөө дабл 3D жил гарч ирэн шүү дээ guys. Тэрийг бодоод бас хитрхи амар дүүргэхгүй гэсэн үг. Ингээд бэлдэгтэй цэцэг ер нь цэцэг хийжсэн видеонууд надад байгаа шүү дээ тий. Тэгээд нэг иймэрхүү жоохон авангард сайхан татаад чангаагаад өгөх хэрэгтэй. Ийм тийм үзүүртэй тий. Ингэж хийж өгнө. Гой мэдрэмж гаргаад тэгсэн юм гоё авангард чимэн тав гэрэлтэй чаныг за иймэрхүү боллоо. Одоо энийг ингээд татаа. Миний ээлжид тог сонсож байна уу таад? Бүсгүй постын харцыг таацсан хайрын ус хамтдаа сонсож чи хамт байгаад тулаа хонотон. За бүгдээрээ хүмүүсийн асуугаад байдаг энэ хараа. Энэ хоёрыг ашиглаад тэгээд ийм амар өтгөн жилээд нь штэ. Энэнгээр шууд одоо энэ цагаан цэцгээ пат гэд маш хурдан аргаар бодно гэсэн. Лак макар тэгж бодохгүй гэсэн. Хараа. Энийг ингээд сайхан дараад энэ чи юм болно. Тэгэнгუთ энийг ийм тэгш гадаргуу дээр пат гэж дараад уусгана. За ингээд энэ чи нэлийн цэвэрхэн болцсон байх хэрэгтэй. Тэгээд тэрийг цагаан цэцгэн дээрээ пат гэд зоригтой дарна. Угаасаа энэ цэцэг чи юм овгор байгаа учраас цаатлын суурьнд чи энэ хүрхгүй байхгүй юу? Тэгээ маш сайхан зоригтой. Дараад өгнө. Би ер нь ногоон, цэнхэр гэл. Тэгээд чи ногоон, цэнхэр, чирнэлийн ягаан гэсэн 3 өнгөн дээр бол тогтож байгаа. Гэхдээ улааныг бас нэмэх бодолтой байна цэцгээ. Тэгээ хар байх юм бол амар сүртэй пасгийн ороод ирэх юм шиг санагдаад байна. Ямар ч тач. Ингээд. За. Ингээд ногоон болчихж байгаа. Тэгэнгүүт бүгдээрээ яах вэ гэхээр за тэгэнгүүтээ бүгдээрээ яах вэ? Энэ хар өнгөн шүү дээ тий. Бас иймэрхүү өтгөн жил ахгүй. Хар өнгөнөөсөө үзүүрт нь шахуу хараа. Үзүүрт нь шахуу ингэж авангуудаа. За хар өнгөө үзүүрт нь шахуу ингэж авангуудаа голд нь тавилаа. Ингээд голд нь ингэ тавиад пат гэж бас уусгаад өгнө. Тэр чам бараагаад өгч байгаа дээ. Тэгэнгүүт яах вэ? Ногооно дахиад нэмээд давхаар нэг юм. Сүртэй тав. Дамтай чи юм ногоон болгочлаа. Тэгэнгүүтээ энийгээ бүгдээрээ яана гэж. За тиймэрхүү ногоон болгонгуудаа энэ дээрээ би ингээ хатаахгүй байлгалгаа штэ. Ус хамт хийгээ хатаач гэж бодоод иймэрхүү өнгө энэ одоо хараа. Би сая зүгээр л нэг ийм өнгөийг авчлаа. Модныхоо үзүүрээр тэгээд цэглээд өгнө. Хамаагүй сайхан.
Нэг иймэрхүү болгох чинь. За тэгээ энийг одоо хатаана. За тэнгуүтэй яг энэ гол хэсэг дээр бүгдээрээ юу яач том улаан өнгө тавьчих. Тэгээд энэ тэнд ингээд дараад өмнөх юмудад тодтогч яа гэхээр амар сүртэй царай оруулахын тулд энэ чинь бас хийсэн юм ингээ орж ирэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Ингээд. За одоо энэ дээрээ шууд нөгөө энэ юугаа явъя бүгдээрээ. Хатаасны хадараа штэ. Энэ юм дээрээ дахиад давхар энэ дабл дэлбээ хийцгээе. Hi guys, би яг энэ хайлайтаа олцсон. Энэ заавар усан палетны маань энд нэг юм хатаад өгч байгаа цэнхэр өнгө байна. Тэрийг туршаад үзсэн чи амар гоё харагдаж байна. Одоо хардаа. За ингээл одоо энэ дээрээ юугаа тавьцгаая. Нөгөө 3D юмаа тавьцгаая заяа. Зөвхөн гол хэсэг дээр нэ гэж тавьсан чинь өнгө ялгаралт бол үнэхэрийн дайжгүй харагдлаа надаа. Look. Нэг тийм арай өнгө орчоод yes. За энийг хатгаах. За. Одоо энэсээ анхны авснасаа мэдээ жоох нэмээд ихийг авна л та. Тэгээд энэ дээрээ тавилаа. Сайхан ингэж бүр ихлэдэг шүү дээ. За ингэж бэлдээд өглөө яах нь вэ? Жохон томхныг аваад энэ дэлбэн дээр тавьчих. За тэг би та хэлээд ялгааг нь харуулъя. Yes. Яг л гоё давхарлаад тавиад өгнө. За ямар харагч нэг тийм сүртэй харагдаж байна уу? Би тэг гол нь нөгөө амар гоё линзээ ерөөсөө ашигладаг юм байна. Надад энэ дэлгүүрээс маа надад уг амар гоё линз өгчээсэн байхгүй юу? Бүр ингээд тий. Надад энэ дэлгүүрээс уг нь надад ингээ амар гоё линз өгчээсэн байхгүй юу? Тэгсэн чинь бүр арчаагүй би тэрнгээр 2-3 зураг авч ил байлаа. Тэгэл яцсан. Түүнсэж ууг нь гоё линз минцтэй хүн байхгүй юу би чинь бас. За. Ер нь иймэрхүү харагдаж байна хараа. Энэ овгор орж ирэх бас айгүй гоё санагдаж байна надад. Тэгээд топ мопо тавиад линз минзэр зураг авсан байна. Айгүй харагдах байхаа. Нөгөө дөрвийн тавьчих ороод ирээ заяа. За guys хардаа. Ийм басан байна. Одоо энийг яах вэ гэхээр бүгдээрээ юу байна? Илүү гоё тодтогохын тулд тэр гол хэсэг дээр амар том бүрийг drop тавих хэрэгтэй. Одоо энэ яг энэ байгаа улааныг амар гол тод болгох хэрэгтэй. Тэгтээ алиг ашиглах вэ гэхээр энийг ашиглана. За энийг бол би энэ газараас авч ирсэн байгаа. 9000 цанг гэжсэн үү? Тэр хавцаасан. Энийг авлаа. Нэг юм ямар нэг юм бийтэй ийм багс авлаа. За. Хартаа. Багсаа тавиад. Ингээд хурдан хатаагчаар хальт хатаачлаа. Тэгэхээр бас нэг арай өөр гол таваад ирж байгаа сте. Тэнгууд бүгдээрээ одоо энэ юу биш тээ энэ дээр маань ингээд ганц нэг drops байх хэрэгтэй. За ингээд яг л drops пат гэдээ босцсон юм шиг. Тэгээ бас цэцэг маань шүү дээ. Тэгвэл энэ голынхаа би бүр нэлийн том болгомоор байгаа болохоор дахиад тавьчих гэж бодчих.
Бүрийн гоё. За guys, бодолт маань дууссан хараа. Одоо энийг яах вэ? Энэ хараа Stalex Pro. Гэтэ энийг би энгийн дэлгүүрээс авсан л да. Гэхдээ энэ дэлгүүрт байгаа ах гэж бодож байна. Ой зүрхсгээ. Ер нь ингээд ямаа цэвэрлэхдээ дандаа доотлоосоо ингэж хажуу талаас нь угаасаа их боломжгүй ш бүгдээрээ топ юм маа тавьсан юм чи муу болгож штэ. За ингээд ой глизертэй хөнгөөрөө арчаад Тэнгуудаа тасаад төрчих чинь хараа. Энэ их надад амар таалагдаад байгаа сүүл үеийн тийм амар үтгэн санагдаад байгаа. Тэгээд гоё топонд хүрхэхгүй. Иргэн тойрноо ингээд look. Харалтаа. Гэтэл скийг ингээ хартаа. Тийм дроптай. Энэ дроп хийсэн зүгээр юм байна гэж би бодлоо. За ингээд үлцэн өмсөлт бас хатгая.